За яа сэнэтэй юмсгаар болохоор би Solar Base гэдэг энэ тоглоом дээр хэрхэн damage нэмэх аргыг заах байгаа. Nice. Эхлээд та нарыг нэг max level дэж нэг boss алахаар амар damage байгаа дээр амар гайхна. Тий. Үс амар гайхна. Одоо жишээлбэл би boss руу энэ Gilgamesh би сэтгүүл. Тэгээд энийг одоо би max stats-тай заяа. Тийм ээжиж энийг алах гэхээр ингээд амар гэж чадахгүй байгаа гэвэл энэ мэслийг дуслах зэрэг. Тэгээд нэгний хөл чинь хамгийн амархан нь болохоор accessory байгаа. Accessory би энэ гожгийн зүйлдэ. Энийг зүгээд тэгээд зүгтээ Shibuya очно. Shibuya очоод энэ нэг хоёр баг яваа заяа. Энэ хоёр багийн дээр саяны гожгийн дээр ховцсон шүү дээ. Энийг сайжруулах. Нэг хувцаар нэг удаа сайжруулдаг. Гэтэ илүү сайжруулаад ирвэл 2 3 гээл агаал явдаг л да. Одоо харъя. За ингээд 5 левел хүрлээ. Одоо энэ чи сэлмээ сайжруулна. Одоо хэдүүлгийнх нь ашиглаж байгаа сэлэм чи энэ шүү дээ. Энийг макс хүртэл сайжруулад. За энийг бируулв. 2 дугаар алхам болохоор та нар Sailor Island руу явна. Sailor дээр гацж байна. Басна гацдаг. Чиний нэг ганц зүгт. Ич одоо би ганц зүгж чадахгүй шүү дээ. Бас энэтэй оролцолтой ярихгүй байна. Энд чи stats reroll гэдэг байгаа. Энэ stats reroll дээр та нар Gem-ээр stats ингээ rerollдож болох байгаа. Миний stats тийм сайн биш л дээ. Гэтэ яах. Тэ. Энэ stats. Тэгээд trade reroll гэдэг байгаа. Энэ trade reroll-оор тэр trade reroll гэдэг энүүгээр ингээд эргүүлнэ. Эргүүлээд хамгийн амар нь тэр Emperor гэдэг тэр нь одоо хамгийн их damage нэмэлт нь байгаа. За тийм. Тэгээд би тэр Emperor зүүж харуулъя. Ингээ Emperor зүүсэн. Энэ жаарал Emperor. Тэгээд 2 дугаар алхам болохоор та нар энэ storage энэ storage юм. Энэ titles гэдэг байгаа. Titlesаар та нар ямар нэгэн quest биелүүлж энэ title-ыг зүүж болох байгаа. Эдгээр нь ямар баф өгдөг тэгээ харагддаг. Одоо би энийг авах гэнгүүт 5000 boss ална гэж байгаас би 3136 болсон байна. Тэгээ энэ миний би аваагаас тэгээ энийг boss farm гэж авдаг. Тэгээд бас таараас ундаг. Энэ одоогоор тоглоомны хамгийн шилдэг damage нэмдэг title байгаа. Тэгээд fruit орж болно. Тэгтээ fruit бол шал хэрэггүй мэлээ. За нэг quake fruit-ээр авахлахад за нэг болд юм аа. Тэгээд 2 дугаар алхам 3 дугаар алхам болохоор та race reroll хийн. Race reroll. Ажил надад race reroll 4800 заяа. Ингээ race reroll-ийн тэджих та нар race reroll дээр ингээд нэг epic юм унахаар нь дахиад болуулж байгаа л явуулдаг шүү дээ. Тэгэхээр оронд race reroll settings гэдэг байгаа. Энэ дээр open хийгээд skip epic skip legendary гэж болно. Тэгээд энэ mythic skip дээр ингээд өсөн mythic-а ингээд тэгж болно би яваар л ордог гэж за. Тэгээд энэ race reroll-аар эргүүлж болно. Тэгээд ингээд race сонгоод ер нь epic race-ууд ер нь гайгүй шүү за. Одоогоор ер нь надаа байгаа хамгийн сайн race бол энэ Warlord гэдэг race байна. Тэгээд дараагийн алхам бол clan байгаа. Clan reroll гэдэг. Энэгээр clan хийн. Clan reroll хийн. Clan бас унах гэж нэлийн зовд юм аа. Одоо бас надаа байгаа хамгийн сайн clan бол энэ Upper clan байна. Upper clan. Тэгээд дараагийн алхам болохоор энэ artifact гэдэг байгаа энэ доор.
Энэ артефакт дээр дарангуут л ингээд чиний артефактууд байгаа. Тэгээ энэ хоёрыг зүйл нэг life steal, харин crit chance, damage, дөрвөлнгийн зүйл crit chance 12.5%, damage 20% гэдэг. Тэгээд ингээд одоогоор надад байгаа best armor бол энэ байна. Энэ би тоглоомны best armor гэлсэлээ бодохгүй байна. Би ч нөөб шүү дээ. Тэ? Би бол сайн биш. Тэгээд дараагийн алхам болохоор энэжээс сайжруулж болдог л доо. Энэжээс тэр boss rush хийгээд гэтээ би энийг boss rush хийдэг болохоор энэ ерөөс сайжруулдаг л дээ. Гэвний damage муугаа. Энэ extension гэж байгаа. Энэ extension-аас энэ даалгавруудыг хийгээд message request гээ болно. Гэтээ би нөө болохоор тэгээ extension 2 дээр байгаа л. За тэгээд дараагийн алхам болохоор хэдүүлээ хаашаа хөө. Дараагийн алхам болохоор dungeons гэдэг байгаа. Энэ dungeons ингээд энэчнээс rune dungeon гэдэг байгаа. Энэ rune dungeon хийгээ rune авна. Одоо энэ ч rune байна шүү дээ. Rune авна. Гэтэ та нар энэ улаан rune-ийг зүүж хэрэггүй шүү авбал. Энэний орнд legendary хамаагүй дээр. Би нөө за надаа угаасаа secret тийм rune-ууд байхгүй нэрээ. Тэгээ энэ dungeon нээхийн тулд та нар ихлэ нэг quest биелүүлнэ. Арал болгоноос юм авдаг. Тэрнийг та нар YouTube-ээс үзчихгүй юу? Би бүр мартчихэж. За тэгээд дараагийн алхам болохоор энэ Judgment Island руу явна. Judgment Island руу яваад энэчнээс сайны сэлмээ сонгоод эргүүлж болно. Тий, ингээ эргүүлнэ. Эргүүлээд одоо хамгийн их damage нэмдэг нь одоо тэр rampage гэдэг байгаа. Надад одоо rampage байхгүй. Тэгээд reroll хийж хэрэггүй. Надад нэг berserk байгаа. Berserk бас яг rampage доор ордог. Энэ berserk-ийг зүүчээ заяа. Rampage байгаа юм байна. Rampage зүүсэн. Араагийнх нь болохоор Leveless Island руу яваа. Max болдог island. Яд энэ power гэж байгаа. Энэ power-ыг reroll-н. Тэгээ power-ыг power charger reroll-н. Тэгээ надад нэг legendary power байгаа. Би энийг нэгсэн. Явуулаад нэмэр байхгүй лээ. Тэ. Тэгвэл damage тест хийж үзье. За boss island руу яваад одоо энэ guy хэр хурдан алхах хэр их damage өгье харъя. За damage бол хамаагүй сайжирсан нь харагдаж байгаа үз. Тэгээ damage бол хамаагүй сайжирсан байгаа. Гэтэл энэ damage чинь тийм муу амар муу санагдчихвэл дахиад өөр юм байгаа. Энэ Tower Island дээр Tower даваад Tower token тэр token өөрөө энийг сайжруулж болно. Тэгтээ би ерөөсөө нэг Tower дадгүй болохоор энэ байхгүй л. Тэгээд та нар ямар нэгэн NPC алвал маш бага хувьчаас би хэдэн хувьчаасыг мэдэхгүй заяа. Ер нь их байх тусмал илүү хурдан унах. Маш бага хувьчаас Aura Crate, Cosmetic Crate гэдэг байгаа. Тэднээс Aura Cosmetic авч болно. Одоо энэ надад байгаа хамгийн сайн Aura байна. Надад сайн Aura Cosmetic байхгүй. За ингээд Aura Cosmeticтэй боллоо. Тэнгүүд л дараагийн хийх юм хаки гэж байгаа. Хакиг яаж авдаг вэ гэхээр Snow-с авдаг. Snow-ийн энэ хоошоо явангуутал энэ хаки трейнер гэдэг байгаа. Энэс quest аваад билүүлэн гэхдээ балер quest байд юм лээ. Энэ комбатаараа хэдэн хүн аалмал гэдэг. За тэр ч яах. Тэгээд ер нь хакигаа асуусан байхад чи damage бол амар болно. За одоо damage тест хий.
Одоо энэ Gilgamesh бандыг бол ийм амархан алдаг болсон байгаа. Тий. Ингээд нэг ийм damage нэмэх аргууд байла. Тий. Одоогоор base дараа тэгээ миний нийт damage бол тийм сайн биш. Гэхдээ ямар ч тач гайгүй. Тий. 0 гаядыг бол гайгүй тий.